Яг одоо миний хажууд Монголын говьд хамгийн олон мод ургуулсан хүмүүсийн нэг зогсож байна. Энэ бол Хижрот. Сайн байцгаана уу? Би Шамбала 2056 төслийн ойн инженер Хижрот байна. Ойн инженер мэргэжилтэд энэ залуу өөрийн багийнхны хамтар сүүлийн 6 жилийн дотор ямар нэгэн улс төрчийн санаачлагаас үл хамааран 60 мянган модыг ургуулж байна. Бүр 60 мянга штэ. Хэрвээ нэг хүн хурц бариад өдөрт нэг мод тарих юм бол ойролцоогоор 160 жилийн дараа тарьсан модныхон тоо 60 мянга төгрөг юм. Гэхдээ Хижрот болон түүний Шамбала 2056 төслийн багийнхан энэхүү 60 мянган модыг маш сонирхолтой байршилдаг. Тэр дундаа ой мод хамгийн их хэрэгтэй, сөлжилтөд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа байршил буюу говьд ургуулж байна. Өнөөдөр 2022 оны 7 сарын 17 оны өдөр. Уул нь зуны дэлгэр сайхан цаг. Гэхдээ ингээд Монголын говьд байнгын салхитай ингээд шуурсаар л байгаа. Тэгээ магадгүй салхитай байгаа болохоор миний яриад одоо муу сонсогдож магадгүй. Тэгэд ийм байгалийн хатуу хэцүү одоо бүхэл ийм одоо төвөгтэй байдлыг даван туулж тэндээс энд хүртэл хамттай байсан багийнхнаараа үргэлж бахархдаг. Энэ бол хизээч нэг хүний ажил биш. Энэ бол цэвэр 100% багийн ажиллагаа. Тэд орчин үеийн технологийн шийдэл Монгол инженеруудын уур ухааныг ашиглан мод тарих, ургуулах, услах, арчлах гэд бүхэл процессыг автоматжуулан шинжлэх ухааны үндэстэйгээр гүйцэтгүүлж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа Монгол улсын төлөө зүтгэн урандаар үүсдэг. Шамбала 2056 төслийн багийнхан хурц урьсан хослолтой хүмүүсийн зүгээр л товхтой ашигладаг байсан сэдв буюу мод тарих хэмээх ажлыг жинхэнэ утгаар нь төсөл болгон нийт 8 газар хайлаас мод тариад байна. Хэрвээ та ч гэсэндээ мод тарьж Монгол улсын төлөвлөлтөд тэмцэх үйл ажиллагаанд багчсан хувь нэмэр оруулахыг хүсэх юм бол Шамбала 2056 утсаар яг энэ дээрх тайлбар хэсэг дээрх холбоосыг ашиглан зочлоорой.